Өнөөдөр улсын хурлын эдийн засгийн байнгын хорогоор ашигт малтамлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гэвч хилцүүлгийн үеэр улсын хурлын зарим гишүүд улсын томоохон уул уурхайн хэлцээрүүдтэй давхцаж байгаа учраас уг хуулийн төслийг хойшлуулах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд засгийн газраас зэсийн ашигт малтамлын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зарим өөрчлөлтийг стратегийн ач холбогдол бүхий хэлцээрүүд эцэслэгдэх хүртэл хойшлуулах чиглэл баримтлахаар болоод байна. Манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа хамгийн том зэсвэлдүрлэгчдийн нэг болох Эрдэнэ төлөвлөлтөөр 21.6% ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр төлж байгаа нь олон улсын жишгтэй харьцуулахад өндөр түвшинд тооцогдож байна. Харин доктортой адилын гэрээтэй оюутлага компани нь 5% ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр төлдөг гэсэн тоо баримт бий. Мөн Эрдэнэ төлөвлөлтөөр жилдээ 569 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж улсын экспортын орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг стратегийн үйлдвэр юм а. Гэвч өндөр татвар төлбөрийн ачаалал нь үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт өргөтгөл шинжилгээний боломжийг хязгаарлаж байгааг улсын хурлын зарим гишүүд онцолж байна. Хэрвээ үнэхээр одоо энэ амнатын өөрчлөлт нь орж ирээд төсөвт огцом нөлөөлөх гээд байна гэж байгаа бол ядаж үе шаттайгаар өөрчлөх асуудыг оруулдаг юм уу? Эрдэнэ төлөвлөлтөөр өнөөдөр борлуулалтын орлогынхоо 50%-ийг бүх төрлийн татварт өгч байгаа шүү. Борлуулалтын орлогынхоо 50%-ийг ийм аж ахуйн нэгж хаач байхгүй. Тэгээ яаж хөрөнгө оруулалтаа цааш нь авч явах юм? Дээр нь ашигын 50%-аар ногдол ашиг авч байгаа. Тэгээ яаж хөгжих юм? Та бүхний баталж өгöd байгаа тэр нөөцийг ашиглаад цаашаа энэ 70-80 жил чи энэ үйлдвэр юугаараа хөрөнгө оруулалтаа хийх юм? Энэ үр дагавар нь бол бусад 20 төслөө нийлүүлээд тэднээс 10 дахин үржсэнтэй том хэмжээний хилцэл онтроо өөрөө анхаарахгүй. Утгагүй 2-3 жилийн дараа дэлхийн 3 дахь том зэсийн олборлагч болох оюу толгойн геологийн нөөцийн 30% онтрейдер байгаад байна шүү дээ. Дээрээс нь онтрей гэдэг чинь тэр чигээрээ алтны маш өндөр агуулмжтай. Онтрейгийн тэзвүүгээр аваад үзэх юм бол 1 тонныг олборлох нийт зардал нь хөрөнгө оруулалтад ороод шүү. Өртөх нь $3,000 байхгүй. Өнөөдөр үн $14,000 байгаа. Ер нь бол алтаар хамаг зардлаа хаагаад цэвэр зэсэн тэр чигээрээ ашиг болж үлдэх ийм л төсөл واخгүй ер нь бол. Тэгээд эдийн засгт ингэж томоор нөлөөлдөг юм зөвхөн ингэж зэсийн амнат дээр одоо илүү тийм тодруулж томруулаад оруулж ирж байгаа нэг дэх агуулга нь, хоёр дахь нь бол энэ хувийн хвшлээр энэ суурь судалгаа хайгуул хийлгэнэ гэсэн нэг юм агуулгатай л орж ирж байгаа гэж хараад байгаа. За тэгэхээр ер нь одоо ингэж цаашдаа бид нар энэ уулуурхаан салбарыг чинь зөвхөн зэс гэж харах юм уу? Алт зэс, төмөр, жонш одоо энэ газрын дор баялаг нийтэд нь харж оруулж ирэх юм уу? Манайх бол одоо хоёр дахь эдийн засгийн хөдөлгөгч хүч суурь болвол зэс гэж харж байгаа. Энэ үндслэлтэй юу вэ гэхээр нүүрсний зах зээл дэлхийд $850 тэрбум зах зээл байгаа юм одоо. Зэс бол $500 тэрбумын зах зээл. Хоёр дахь том нь. Газрын ховор элемент гэж яриад байдаг. $15 тэрбум зах зээл дэлхийн жилдээ. Уран бас нэг 10 орчим тэрбумын зах зээл واخгүй. Тэгэхээр улс төрийн геополитикийн эдийн засгийн ач холбогдолтоос нь ингэж харж байгаад бид бол зэсийг дараачих нь гэж харж байна. За үргэлжлүүлээд одоо бусад том хэмжээний нөлөө үзүүлэх салбаруудыг энэ чухал элементүүдийнхаа томьёолол 90 судалгаанаас томьёолоод явнаа гэж харж байна. Тэгвэл засгийн газраас ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийг бууруулах шийдвэр нь зэсийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж хэрэгжээлтэд бэлэн байгаа 13 томоохон төслийг хөдөлгөөнд оруулах зорилготой гэж тайлбарлаж байна. Түүнчлэн төсөл санаачлагчдын тооцоолсноор зэсийн экспортын хүчин чадлыг ойролцоогоор 50% нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна. Ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийг бүрдүүлж буй хувь хэмжээнээс хамаарч тухайн орон нутагт нь илүү хуваарлах зорилгоор төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулаа. Тухайлбал орон нутагт уулуурхаан үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан уурхаан олборлолт хийгдэж буй аймагт төлхөө хуваарлах бодлогыг баримталж төсвийн тухай хуулийн 59-7 заасан ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрөөс төлбөрсөн орлогыг орон нутаг дахин хуваарладаг хувь хэмжээг нэмэгдүүлэх болон ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн санд хуваарлагддаг хувь хэмжээг нэмэгдүүлэх зохицуулт хуулийн төсөлд тусгасан. Зэсийн амнат Монгол бол одоо олон улсын жишгтэй харьцуулахад бол одоо хамгийн өндөрүүдийн нэг бол мөн 20% гэдэг чинь бол одоо дэлхийн хамгийн өндөрүүд орно. Энийг цаашдаа үе шатаага илүү өрсөлдөх хэмжээнд очих гэдэг дээр бол санал нэг байгаа. Гэхдээ онтрегийн ийм олон тэрбум долларын үр дагавартаа яг хилцээр явж байгаа үед бид нар хуулийн дээр байгаа зэсийн амнатыг өөрчлөхөөр тэр хичин хилцээр дээр биднэрт илүү сул тал болно гэсэн л үг шүү дээ. Тийм учраас хилцээр дуустал одоогийн байгаа зэсийн амнатаа битгий хөндөөвчээ. Онтрегийн хилцээрээ дуусчаад
одоо зэсийн амнатаа те суурь судалгаан дээр үндэслээд цаашаага шийдэх боломжтой гэж харж байгаа. Гэсэн хэдий ч ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг өөрчлөх асуудал нь манай улсын ашиг сонирхолтой холбоотой томоохон уул уурхайн хэлэлцээрүүдтэй давхцаж байгаа учраас болгоомжтой хандах шаардлагатай гэж зарим улсын их хурлын гишүүд үзэж байна. Ялангуяа онтро компанитай холбоотой хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед татварын орчныг өөрчлөх нь хэлэлцээрийн нөхцөлд нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм а.